За сайн байцгаана уу? Уншлах сонсох өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бас сэдв өгөхгүйгээр ямар сэдвийн уншлах болох вэ гэдгийг одоо нэг юмсандаа мэдэхгүй. Тэгээ хин нэг ямар мессеж ирэх юм тэрийг л одоо дамжуулнаа гэдэг хөзрөөс ямар мессеж ирэх нь тэрийг дамжуулнаа л гэсэн сэдвтэй. За ийм тохиолдолд нөгөө гарчиг өгөх айгүй хэцүү болчдөг. Ямар сэдвээр уншлага хийж байгаа гэдэг тийм юм байдаггүй учраас үзрээс дамжуулж байгаа үгийг л одоо аль нэг хэсгийг нь аваад гарчиг хийн. Тийм болохоор одоо гарчгийн сэдвээсээ зөрөөд байна. Тэгээд ингээд энэ гэсэн усуд 3 сэдвт гарчиг нь таарна гэж байдгүй мó тий. Бас уншлах хүн болгонд ч таарна гэж байхгүй юу. Тэгээд уншлагын дундаас хин нэгэнд таарах зарим хүмүүст болохоор нэг группийн уншлах нэгс өөрийнх нь сонголт шүү дээ тий. Өөрөө зөв группээ олж сонгож яана л гэсэн үг байхгүй юу. Өөрийнх нь энергитэй тохиорж яана л гэсэн үг. Тийм болохоор заавал одоо тийм энийг таарах албатай ч бас биш байгаа байхгүй юу. Тэгэхээр тиймэрхүү хүмүүс тийм ойлгож сонсоорой, ойлгож үзээрэй гэж бас хэлмээр санагдаж байна. За тэгээд өнөөдрийн уншлага ямар ч юугүйгээр эхэлье тийм сэдвгүйгээр үзрөөч сонгоог. За үзэрч гисэн тэгэл эхний үзрийг нээгээд эхлэхэд тэгээд яг ямар одоо чиглэлийн уншлага болох нь гэдэг нь ерөнхийдөө нэг жоохон гадарлагдаад ингээд үзэр дэлгэгдээд эхлэхийн цагт анзаардаг юм л да. Ер нь бол за нэг уншлага эхлэх гэж байгаа учраас одоо орчныхоо энергийг өрөөлээд уншлагыг эхлүүлнэ. За нэгдүгээр группийн сонгосон хөзөр нь букет гэдэг. Зэн хоолойгоо сайн засч авч байгаа. Sorry. Манай төрчид бүрэн идэхгүй байгаад байгаа юм. За букет гэдэг хөзөр. За энэ болохоор цэцгийн баглаа байна тий. За ийм гоё үзрийг сонгоч ээ. За стикер нь болохоор бас гоё юм аа. Одоо нэг сартай зүудний манагчтай. Ийм хөөрхөн стикер сонгоч. За уншлага бол одоо яг ямар зүгт ямар чиглэлд явагдах нь вэ гэдгийг ингээд яг 2 хөзрөөс 2 мессеж үзэр таталдах юм тий. За нэг группийнхэнд мессеж хэлэх үү тий. Гэсэн өөрөө баг ингээд нэг хөзөр бол ерөөсөө өсрээд гараад ирсэн юм аа яг. За 2 дахь үзэр нэг. За дахиад нэг үзрээс 2 үзэр сонгоноо. За нэгдүгээр группийн зориулагдсан. Мессеж үзэр гаргаж өгнө. За 2 дахь өдрний нөх new career гэдэг. За би нэг видео камера нэг шалгая. Багахан бичлэг хийж дараа нь нөгөө чигдээгүй юм уу дуун хаагдсан энэ төр бас сүүлийн үед нэг. За камер мань зүгээр байгаа юм байна. Камера нэг шалгачлаа. За тэгээд уншлага эхлэх гэж байна. Эхний сонгосон хөзөрнүүдийн тайлбар үзрийг за юу яа. Үзэр маань одоо испани хэл дээр байгаа. Бас испани хэлийг надад бас мэдэхгүй болохоор мессеж хөзрүүдийг болохоор орчуулж
одоо хэлж өгнө гэсэн үг. За энэ нь болохоор энгийн музар байна. Одоо таны өвөрмөц чанарууд бол таны амьдралын зорилгын чухал хэсэг нь юм аа. Бусдаас өөр байх мэдрэх нь болохоор бусдаас өөр байгаагаа мэдрэх нь одоо муу зүйл биш ээ гэж байгаа байхгүй. Бусдтай ижилхэн байх албагүй. Та болохоор бусдаас өөр байгаа нь болохоор ерөөсөө муу зүйл биш ээ гэж байна. Таны өвөрмөц онцлог зан чанар чинь болохоор таны амьдралын одоо зорилгын чинь чухал хэсэг нэ гэж хэлж байгаа шүү. За дараагийн үзэр нь болохоор жид гэдэг нь одоо тийм энэ хөзөр болохоор халамж. Та эцэст нь эрүүл мэнд сайн сайхан байдлыг сэргээх болно гэж байна. Та эцэст нь эрүүл мэнд сайн сайхан байдлыг сэргээх болно гэсэн хөзөр байна. За дараагийн мессеж хөзрөөр spiritual teacher. За энэ өөр хөзрөөс болохоор энэ нь болохоор англи хэлтэй. Энэ нь бас учиртай. Энэ сүнслэг багш гэсэн үг тийм сүнслэгийн багш. Таны амьдралын зорилго бол бусдад эдгэх болон сүнслэг байдлын талаар заах явдал юм аа гэсэн байна. Одоо сүнслэгийн жоохон өндөр түвшинд бясалгал хийдэг хүмүүс байж болно. Үгүй мах зүгээр бодит амьдрал дээрээ бас тийм багш тий хүнд юм бас заа сурах юмтай хүн байж болно тий. За тэгээд new career гэдэг хөзөр сонгож бай. Дараагийнх нь болохоор new career. Шинэ карьер гэсэн үг шүү дээ. Карьер. Шинэ карьер ирж байгаа юм байна да. За таны ажлын анхааралд эерэг шинэ амжилттай чиглэл рүү одоо явж байна гэж байна. За таны ажлын чинь тал дээр илүү тийм нэг амжилттай чиглэл рүү чиглэж байна. Та бол сүнслэгийн багш. Тийм болохоор ингээд нэг хүмүүст сүнслэгийн талаар хичээл мэдэх юма зааж өгөө. За тэгээд таны өвөрмөц өөр байгаа ч нь болохоор тийм муу зүйл биш ээ. За онцгойл нь тийм мессеж ирсэн байна танд. За тэгээд таны уншлагыг үргэлжлүүлэн өөр хөзрөөс уншъя гэж бодож байна тий. За энэ хөзрөөс уншлага хий. Энийгээр хиймээр санаж байна. Mystical moments гэсэн үзэр тий. Mystical moment. Mystical moment хөзрөөсөө дараагийн мессежүүдийг авъя. За нэгдүгээр группийнх нь зориулагдсан телефон мессеж юу вэ гэдэг. За та бол өндрөөс тий бусдыг одоо өндрөөс ингээд нэг харах одоо нэгсэндээ бэлгийн мэлми тий хүн аливаа ямиг одоо нэг дотор нь орчоод ингээд нэг учрыг нь олохгүй байх гэхээс илүү ингээд өндрөөс өөр өнцгөөс одоо нэг юмыг харах чадaltaй хүн гэж хэлж байгаа байхгүй таныг. Одоо жигүүртэн шувууч нь дээрээс юмыг хардаг шүү дээ тийм. Ерөнхийд нь бүгдийг харж чаддаг. А яг тэрэн шиг таныг бас тийм чадaltaй гэж байна. За өөр ямар мессежүүд хийх вэ? Devil. За devil гэдэг хөзөр маань жоохон юу хөзөрлөлтөө одоо сөрөг байдлыг илэрхийлсэн хөзөрлөлтөө. Бурханлаг байдал гэхээсээ илүү эсэргээрээ devil шүү дээ тийм. Чөтгөрлөг гэх юм уу? Тийм хөзөр гарч ирж байх юм. За Five of Pentacles гэдэг хөзөр маань болохоор 5-ын зоос гэдэг хөзөр болохоор жоохон тийм урам хугарсан байдалтай. Урам хугарсан өөртөө итгэлгүй болсон байдалтай байгааг илэрхийлээд байна. Жоохон мэдрэмжгүй нэг өсөндөө жоохон сүнслэгийн тал дээр магадгүй юм багшлах хэмжээний тийм одоо сүнслэг өндөр түвшний хүн байтал магадгүй энэ нь өөрөө нөгөө нэг юмыг өндрөөс алсаас харахгүй хитрхийн нөгөө богино бодолтой
богино ойрын өнөө маргаашаа бодсон байдлаасаа болоод өөрийнхөө жоохон нэг хүнд чинь нөгөө бурхан чөтгөр хоёулаа оршдог гэж хэлдэг шүү дээ тий. Тийм болохоор жоохон одоо жоохон чөтгөрлөг тал руугаа гэх юм уу. За хэрв та сүнслэгийн багш байлаа гэд бодож жоохон одоо илүү мөнгө төгрөгөн дээр илүү анхаарлаа хандуулад явцсан байх магадaltaй байна л да. Тиймээсээ болоод арай илүү өндрөөс арай энэ нийтийн тойрогт нь харалгүйгээр одоо жоохон тийм ойрын өнөө маргаашийн одоо нөгөө юунда төвлөрсөн гэсэн үг л дээ. Асуудалтай төвлөрснөөсөө болцсон. Тэгээд нэг жоохон өөртөө итгэлээ алдаад, мэдрэмжээ алдаад, жаахан одоо юу гэх юм, жоохон урам хугарсан байдалтайгаар байж байна. За хүчрийн зүгээс одоогийн байдлаар бол нэг тиймэрхүү мессежүүдийг дамжуулж байна. За цаашид юу гэж хэлэх нь вэ? Бас нэг тийм надад орж ирж байгаа юм. Та зүүдээ манах хэрэгтэй байж магадгүй. Зүүдээ манах. Зүүдээр чинь танд бэлэг ирэх. Зүүдээр чинь таныг одоо нөгөө та магадгүй их зүүдэндээ зүүнтэй ингээд зүүдэнд чинь ингээд одоо энэ сүнслэг төвшний ийм гаццсан байдал юу одоо нэг урагшлахгүй яхаа мэдхээ үзэн мэдрэмжгүй болчихсон юм шиг ингээд хаягдцсан юм шиг мэдрэмж төрөөд байгаа байдал чинь та зүүдээ манад зүүдэндээ даатахад гэх юм унтахаасаа өмнө сайн бясалгаж төвлөрөөд зүүдэндээ даатахад таны энэ одоо нэг юм сөрөг жоохон ирч хүчгүй болчоод байгаа энэ байдлыг чинь зүүдэндээ жоох ингээд нэг засах магадлал байж болох боломжтой байна гэж хэлэх гээд байна. За. Тэгвэл эргээд таны ирч хүч нэг сэргэх. Тийм одоогийн байдлаар болохоор та ийм сүнслэг төвшний айгүй юм өндөр төвшний хүн хэлнэ нэг жаахан devil жаахан төрлөгдөх юм жаахан мөнгө санхүү юм уу арай нэг жаахан тийм яг нэг сүнснийхээ хүсэж байгаа юм биш. Арай өөр юм дээр төвлөрөөд явснасаа болоод та ирч хүчгүй нэгсэндээ одоо юу хийгээд байна гэсэн үг. Жаахан ултанд ороод байна гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор та эргээд ирч хүчтэй болохын тулд жаахан зүүд зөндөө анхаарад жаахан бясалгалаа хийгээд унтахтаа зүүдэндээ даатгана гэдэг чинь одоо нэг далдад үг дээдстэй эсвэл одоо шүтдэг бурхан байдаг бол тэр бурхандаа ингээд нэг миний нэг юм байгаад байгаа байдлыг ингээд засаж залруулад өгөөч гэдэг ингээд бясалгаа даатгаад унтах байхгүй юу. Тэгээд энэ зүүд манагч ингээд ордорныхоо толгойд байршуулдаг ч юм уу тийм ээ. За тийм байдлыг илэрхийлээд байна. Тэгэхгүй бол яг одоогийн байдлаар нэг орчлын ертөнц хорвоо дэлхий тал буруу эргээд байгаа юм шиг та ерөөсөө тас эсрэг зүгт нь яваад байгаа юм шиг танд нэг тийм нөхцөл байдалтай болцоод байгаа хүн байна тий. Уул нь бол та зөв замаар зөв яваад сүнслэг чиглэлийн багш баймаар хүнд юм зааж сургамаар хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгээ тийм тал дээр танд ингээд шинэ боломж, шинэ ингээд нэг ахил дэвшилт ингээд ирэх гээд та тэрэн дээр нэг жоохон юугүй гарц гаргалгаагүй болцсон юм шиг бүх юм хөмөрцөн юм шиг ингээд нэг хорвоо дэлхий ертөнц буруу эргээд байгаа юм шиг ингээд танд л тэгж санагдаад байгаа цаг үеийн болчиход байна. За. За өшөө өөр ямар үг хэл байна вэ? Knight of Pentacles. Одоо нэгсэндээ таныг мөнгө төгрөгөн дээр хитрхи ингэж одоо нэг яардаад хэрэггүй. Таны яарснараа одоо нэг буруу зүгрүүгээ ингээд devil чиглэл рүүгээ ингээд явчихад байгаа болохоос ш. Одоо нэг зөв голдрлоороо зөв замаараа явсан ч гэсэн мөнгө төгрөг санхүү одоо таны хэрэгцээтэй шаардлагатай юм бол одоо орж ирнэ л гэсэн үг. Тэрэнд хит яарах хэрэггүй гэдэг талаас нь хэлээд байна л да таныг. Тэгэл энэ толгой бүр хоосорцсон яагаа мэдхээ байцсан өөртөө зөрчилдөөл өөрөө өөртөө яриад
Тэгээд нэг гарц гаргалгаагаа нэг мэдхгүй нэг жаахан нэг өстө нэг тархиталгаа хамгийн хоосон юм шиг санагдчих. Бүх юм руу арцсан юм шиг санагдсан байдалтай. Хэрвээ та тийм байгаад байгаа бол хэсэг зүгээр юу ч бодохгүй сайхан аль ингээд амар гэж юм таныг. Амар зүгээр ингээд амар. Энэ бүхэн бол ерөөсөө бүх юм ерөөсөө сэтгэл зүй. Тэгээд магадгүй энэ мөнх төгрөглөг байдал руугаа хэтэрхий давмгааснасаа болоод нэгсэндээ сүнс өөрөө одоо тийм юм хийхийг хүсэхгүй байгаа учраас ингэж нөгөө одоо сүнсний зорилго бол ерөөсөө мөнгө биш байхгүй юу? Сүнсний хөгжил болохоор. Тэгэхээр энэ бодит байдал дээр болохоор магадгүй та жоохон мөнгө төгрөг тал руу илүү ингэж нөгөө явчихаар сүнс өөрөө нөгөө хүч чадлаа татаад нэг ихтгэл үнэмшлээ ингээд нэг орхиод эхлэнгүүт та хаягдсан юм шиг мэдрэмж төрөөд та ингээ бүх юм руу харсан юм шиг мэдрэмж төрөөд байгаа учраас тэгээд тарих талгаач нь хоосорсон юм шиг ийм мэдрэмж төгөөд ийм тохиолдолд таныг ингээд юу ч бодохгүй зүуд зөндөө хамаг юмаа даатгаад зүгээр ингээд нөгөө сайхан амар гэж байгаа байхгүй олон юм бодохгүйгээр зүгээр сайхан амар энэ бүхэн чинь өөрөө таны зүгээр сэтгэл зүйн асуудал болохоос биш яг бодит байдал дээр үнэхээр тийм болчиход байгаа юм бол ерөөсөө байхгүй. Та бол эрх чөлөөтэй. Өөрөө өөрийгөө хайрцаглаад өөрөө өөрийгөө торонд оруулсан одоо нэг торонд орцсон болчмор шиг байгаа боловч уул нь танд энд гарах гарц гаргалгаа юм таган сул та зүгээр нэг жижигхэн ингээд жоохон түлхэд босоод ирэхэд та гараа явчихаар байхад та өөрийгөө энд хайрцаглуулсан хөдөлж чадахгүй болцсон гэсэн ийм мэдрэмжийг одоо нэг сэтгэл зүрхэндээ авчгаад байгаад байгааг чинь таныг амраад зүү зөнгөөрөө энэ асуудлаа шийдэх бас боломж байна гэдэг. Тэгсэндээ боломжийг л зааж өгөөд байна л да. Тийм. Боломжийг ахаад яг сайн хэлсэгээ өгөө батдагж байна тий. Боломж сонголт зөндөө гарч ирж байна. Энэ дээр нэг хэсэг ингээд нөгөө хит урагшлах гад яраад байлгүй өөрийгөө хит их хямраагаад байлгүйгээр л энэ боломж сонголтыг түр амраад хүлээчихэд энэ нэгсэнтэй амралт авсан хүн чи яг нөгөө яадаг вэ гэхээр одоо юмыг өөр өнцгөөс харах одоо нэг тийм боломж олдож байгаа байхгүй магадгүй нөгөө байгаа газар орчноо солиод нэг хөдөөхээр амралтанд нэг ганц хоноод байгалийн сайхныг мэдрээд нэг энерги цэнэглээд ирдэг ч юм уу тэгэнгүүт энэ сэтгэл санаа өргөгдөөд одоо нэгэд өөр олон боломжтойг нь олж харах одоо нэг тийм нөгөө тийм их том асуудал биш байсныг нь олж таних тань боломж олдно гэж хэлээд байна л да. За. Тэгэн гэр бүлийн хүзэр гарч ирж байгаа. Гэр бүлтэй өвтэй найрамдалтай амар амгалан тийм тайван сайхан байх боломж ч гарч ирэх гээд байна л та. Тэгэхээр магадгүй энэ нөгөө сэтгэл зүйн ийм хямралаасаа болоод гэр бүл дээрээ хүртэл тийм нөгөө тайван амгал нэг тийм айдас мэдрээд байгаа юм шиг болцоход одоо амгалан тайван байж чадахгүй байгаа гэж болно. Queen of Wands Queen. Өөртөө ихтэй бие даасан байдал. Та нэг зүгээр түр одоо энэ дэр дахиад хэлээ. Нөгөө хүмүүс мессеж олон дахин ярих юм гээд бас их сонсоол болчихно гэж би бол миний зүгээс бол тэгж бодож байгаа байхгүй юу. Хүн ч одоо яг нэг уншлага уншаад ингээ явж байхад одоо бүрээс нэг мессеж хэд давтж байгаа яг үндэ би тоолоо сууж идэх үлдээ. Тэгэхээр одоо энэ хүнд ойлгуулах гал одоо хичээгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь дахиад давтан хэлэх шаардлага гарч байна. Энэ үзэр чинь энтэй нь уйлдаж ингэж ярихын тулд. Тэгэхээр нэг хүнийг одоо нэг тийм их шүүх дуртай хүмүүс байна л да ер нь. Хүнээс өө хайгаал бүр гинт тэр бодлого нь ороод ичлээ өнөө уншлахын дундор давтаад хэлэх гэсэн чинь ахаал нөгөө хүний хэлсэн үгөө санаанд орж ирж байна л да. Одоо тэг санагдаад байгаа бол сонсох хэрэггүй л ахгүй юу ер нь бол танд зориулагдаагүй мессежийг та дахин сонсох шаардлага байхгүй гэсэн үг. Би ямар нөгөө гуйж сонсох гээд байгаа ш. Хүнд нэг юм хэлж ойлгуулах гээд ингээд өөрийнхөө хэмжээнд ингээд нөгөө хичээгээд байгаа болохоор би нэг үгээ хэд хэлчлаач гэдэг юм уу тэрэн дээр өөр анзаардаггүй гэсэн үг. Миний хувьд тэрийг анзаараад байж идэггүй гэсэн үг.
та магадгүй хүнийг шүүмжлэх дуртай болохоор анзаардаг байх гэж тэр мессеж бичсэн байсан хүнд бүр зориулж хэлмээр санагдчихлаа. Тэр нь миний асуудал биш байдаг аль гэсэн үг юм бол. За тэгээд уншлагын дундуур чинь яг танд ахаал нэг мессежийг давтж байгаа юм шиг хэлж ийж ингэж хоорондоо энэ үзрүүд чинь холбогдож уягдж гарч ирдэг юм аа. Тийм болохоор таныг нэг амралт авчихвал бүхнийг өөрөөр харчнаа л гэж өөрөөс тэгжил хэлээд байна юм үзрүүл бол өөртөө ихтэй байдал чинь сэргээд ирнэ. Гэр орны чинь байдал нөгөө тайван тогтун гэр оролттой хайртай дотны хүмүүстэйгээ харьцаан дээр хүртэл ихтэй болоод ирнэ. Тийм болохоор та нэг зүгээр нэг жаахан амраатгаа гэдгийг л одоо нөгөө нэг амар гэж бараг 10 хэлчихэж байгаа бох. Тэгэхээр тэгжил хэлээд байна л та. Тэгэнгүүт угаасаа гарц гаргалгаагаа олоод өстө танд нөгөө тарих толгоонд чинь нэг сэргэлт ирэх гээд байхгүй юу? Юмыг өөр өнцгөөс харах, ийм боломж байсан юм байна гэдгийг харах. Эсвэл урд өмнө нь олж харж чадахгүй байсан боломжуудаа харах. Өөрийгөө одоо байлаа гэхэд энэ эрдэм мэдлэг ийм боловсрал ийм тал дээр би чинь ийм хангалттай их эрдэм мэдлэгтэй ийм хүн байсан юм байна штэ гэдгийг анзаарах. Түүнээс өөрийгөө голоол ингээд одоо яваад байсан байх магадaltaй байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд амралт авснараа та юм бүхнийг арай өөрөөр харах одоо нэг өнцөгч нь нэгтгэр байна. Тийм тэгэнгүүт мөнгө төгрөг санхүүгийн байдал танд ингээ орж ирэх боломжтой юм бүхэн ч өөрөө орж ирнэ. Тэрэн дээр та одоо урчилж яарч өөрийгөө сэтгэл санаагаа хямраа зоохгүй арай жоохон өндөрлөгт гарчгаа өндөр дээд өнцгөөс нэг юмыг харах шаардлага болчиход байна л. Тийм. Бүхнийг шинээр бүр ингээд томруулаад тэгтээ бүр дээрээс харъя гэдэг таныг. Шуу гэдэг амтан чи өөрөө жигүүртэн амтан тийм дээрээс хардаг амтан юм. Гэтэл одоо та энэ хүмүүсийн дотор орцсон энэ жижигхэн шувуу шиг энэ даагуур энүүхэн авийн юмыг хараад байна л гэсэн үг. Уулын жигүүртэн амтан чи алсаас дээрээс бүхнийг харах ёстой шүү дээ тийм. Тэгээ өөрийнхөө нөгөө жигүүртэн амтан шиг дээгүр харах хүн чинь өөрийгөө нүцгэн шалдан жижигхэн болчмор шиг одоо торонд орцсон гэрийн нөгөө нэг шувуу шиг болгочоод ингээд нөгөө байгаад байгааг илэрхийлээд байгаа юм. Түүнээс биш өөр шүү дээ тийм ээ. За таны онцлогыг хэлэх гэж байгаа үгийг минь ойлгосон байхаа гэж найдаж байна. Нэг ийм төрлийн за зөвлөгөө үзэр гэж байна. Тэгвэл ерөөсөө бүх юм одоо таны ерөөсөө бүрэн дүүрэн төгс одоо хүсэж байгаа та юунд очно. Одоо газар хүрнэ л гэсэн үг. Magician гэж бүрэн төгс байдлыг илэрхийлдэг үзрийг гарч ирж байгаа байхгүй юу? Magician үзэр. Тэгэнгүүт та энэ хараа зогсонг байдалд орцсон ингээд хөдөлж чадахгүй болцсон байсан юу чинь өөрөө ийм галтай, цогтой, эрчтэй, хүчтэй, бүрдүүлнэсэн, өөртөө итгэлтэй, тэгээ гайхамшигтай юм гоё magician хэлбэр дэрнэ. Таны болохгүй байгаа ганцхан шалтгаан энд байгаа тань л да энэ. Devil. Та магадгүй сүнслэгийн төвшин жоохон ахаад ирсэн чинь нөгөө шууд мөнгөний ажил руу орцсон байх магадaltaй. Гингүүд сүнс өөрөө тэрийг зөвшөөрөхгүй байгаа учраас өөртөө хүчээ жоох ингээд нэг сулруулж чадахгүй юу? За тийм л уншлага болж байна да нэгдүгээр группийнхан маань. Та сүүлд нь болохоор ийм гоё галтай, эрч хүчтэй, цоглог, ёстой айдасгүй гэтлээ бас мөнгөтэй төрөгтэй зоостой Ten of Pentacles гэдэг үзэр маань болохоор өөрөө ерөөсөө эд баялагын ингээд хамгийн ингээд дээд хэлбэрийг илэрхийлж байгаа шүү дээ.
энэ ч гэсэн танд орж ирнэ. Та бүхнийг өөр өнцгөр хараад, гэр бүлээч өөрөө өнцгөр хараад өчнөө олон төрлийн сонголтуудтай болж байгаа. Энд болохгүй байгаа ганцхан юм нь ерөөсөө энэ devil байна. Devil гэдэг чинь ерөөсөө энэ жоохон чөтгөрлөг тал руугаа гэсэн үг. Тэгэхээр энэ сүнслэг хөгжлийн замд явж байгаа хүнд чөтгөрлөг тал руугаа гэхээр ойлгомжтой шүү дээ, тийм ээ. Сүнснийхээ хүсээгүй юм тал руу л жоохон явсан гэсэн үг. Түүнээс ч таны сүнс өөр айгүй хүчрэхэг агуу тийм. Гэтэл одоо бүх юм уруугаар харагдсан юм шиг байна, нөхцөл байдалтай байгаад ямар ч хөдөлгөөнгүй зогсолттой юм. Тэгээд толгоон цоорхоо хүн шиг юм болцсон гэсэн үг. За 1-р группийнхний уншлага энд хүрээд өндөрлөж байна. За уншлагыг минь сонссон танд гялалаа. Баярлалаа. За 2-р группийн уншлага. 2-р группийн уншлага. За энэ одоо cupcake шиг тэгсэрнэ. Cupcake. Эхэл өвөрмөц cupcakeтэй тэгээд өчүү гэж үлээ тэнгэр гараг гэрхэсийн хэлбэртэй зурагтай тийм cupcake шиг юм сонгосон байна. За хөзөр нь болохоор энэ mountain гэдэг. Mountain уул тий. Уул хөзрийг сонгочээ. За уул хөзөр маань өөрөө жоохон бэрхшээлийг илэрхийлдэг. Уулыг давж гатлахад хүн ядарн зүудрн бэрхшээлийг илэрхийлнэ. Уул тулцсан байхад нэлээд хүнд хэцүү тийм санагдаж байгаа цаг үе байгаа болов гэж бодож байна. За тийм хөзрийг сонгожээ. За тэгээд 2 төрлийн хөзрөөс жоохон түлхүүр мессеж авах хөзөр сонгох юм. За нэг нь энэ. За 2 дахь нь энэ. За нэг 2 өдөр гарцны дараа уншлагыг өмөр харнаа. За 2-р группийн mountain гэдэг хөзөр сонгосон хүмүүс 2 өдрийн мессеж авъя. За энэ хөзөр маань болохоор яг юуг илэрхийлж байна гэхээр юу нэ? Goodbye to the old, hello to the new гэнэ. Хуучин бүхэн одоо баяртай. Шинэ бүхэн одоо шинэ ирж байгаа бүхэн сайн уу? Хуучин бүхэн баяртай гэсэн утгатай хөзрийг сонгожээ. Өнгөрсөндөө баярлалаа баяртай. Тэгээ сайн уу? Шинэ үе мэн л гэсэн үг байна тийм ээ. За та амьдралынхаа нэг хэсгийг дуусгасан бөгөөд илүү сайхан шинэ хэсэг одоо эхэлж байна гэж байна. Одоо хүний амьдрал чинь нөгөө нэг юм үе шатлалтай байдаг гэдэг шүү дээ тийм. Тэгэхээр та нэг үе амьдралын нэг үеэ дуусгажээ. Одоо дараагийн шат эхэлж байна гэсэн санааг илэрхийлж байна. За энэ нь болохоор get some exercise гэж байна. Тэгэхээр таныг одоо нөгөө жоохон илүү дасгал хөдөлгөөн хийе гэсэн үг байна шүү. Дасгал хөдөлгөөн хийе. За таны бие хүчирхэгчхийн хэрээр та бүх талаараа хүчирхэг болж эхэлдэг гэж байна. Тэгэхээр нэгсэндээ биеийн эрүүл мэнд биеийн хүчирхэг байдал нь болохоор бүх талаараа бас хүнийг хүчирхэгжүүлж ядгаа гэж. Яаж их ярихаар бүр хэл орооцолтой. За энэ болохоор сүнслэг зам гэсэн хөзөр байна. Өнөөдөр чи мессежүүд юу нэг тийм сүнслэг чиглэлийн юм давмгаалаад магадгүй нөгөө бодын буцалт моцалт гээл одоо ингээд сүүлийн үед айгүй их тийм нөгөө хүн болгон төрөл нөгөө сүнслэгийн сэрэлтийн цаг үе бараг нэр хүн болгонд л тохиолдож байгаа цаг үе нь байгаа энэ үе. Тэгэхээр одоо сая 1-р группийн уншлага бас л сүнслэг чиглэлийн уншлага болсон. За би тэгээд ихэвчлэн нөгөө
ямар нэгэн сэдв сонгохгүй уншихаар сүнслэг чиглэлийн мессежүүд надаар их дамжуулагдаж орж ирээд байдаг шүү. Нэг онцлог нь. Миний уншлахын нэг тийм одоо цаанаас өгөгдөж байгаа өгөгдөл гэж би боддیں۔ Сүнслэг чиглэлийн ингээ гацалтанд орсон уучраа болохоо байцсан, яахаа мэдхээ байцсан, бүр ингээд нэг сэтгэл санаа докторгүй ингээд бүр нэг юугаа мэдхээ байцсан хүмүүсд зориулагдсан уншлах нь голчлон давмгааж явагдаад байдаг. Тэгэхээр би одоо нэгсэндээ тэр өдөр тутмын ажилд хайр дурлал мурлал гэхээс илүү миний нэг тийм уншлахын сэдвийн давмгаалсан чиглэл одоо хүний нэг сүнслэг чиглэлийн юу гэх юм багш гэх юм уу яг өөрийн нэг өгөгдөл тийм байхгүй юу. Тийм болохоор надаар дамжуулж чиглэгдэж байгаа мессежүүд ер нь тийм болох магадлал нь маш өндөр байдаг шүү хүмүүсээ. Одоо энэ уншлагын дээр ч гэсэн ингээд дахин гарч ирж яхаар би бас яг өөрөө ирэхгүй тэрийг бас хэлэхгүй болохгүй байгаа. За тэгэхээр энэ 3 дахь хөзрийн энэ сонголт болохоор сүнслэг зам. Өдөр бүр та жинхэнэ итгэл үнэмшлээ илүү тодорхойлдгоо. Сүнслэг итгэл үнэмшлээ илүү тодорхойлдгоо. Жинхэнэ итгэл үнэмшлээ. Энэ нь таныг амьдралд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхэд хүргэдэг гэж байгаа байхгүй юу? Жинхэнэ итгэл үнэмшил чинь таныг өдөр бүрт одоо нэг шаардлагатай өөрчлөлтүүдээ хийхэд хүргэдэг гэсэн үг. За энэ болохоор дараагийн өдрийн мессежээр болохоор за юуг илэрхийлж байна вэ гэд. За энэ хөзөр нь болохоор Tiger Eye буюу нөгөө барын нүд гэсэн хөзөр байгаа байхгүй юу? Барын нүд. Энэ хоёр хөзөр нь өөртөө нөгөө үнд чулууны юунаас авж байгаа мессеж болохоор Tiger Eye буюу барын нүд чулууны энергиэс авж байгаа мессеж байна. За энэ нь болохоор бурханд итгэх итгэлээр дамжуулан өөртөө итгэх итгэл ирдэг ээ. Бурхан чамаар дамжуулан ажилдаг гэдэгт итгээрэй гэж байгаа байхгүй юу? Нэг ясанд одоо манай бид нар энгийнээр хэлэх юм бол бурхан бол таны дотор ч гэсэн бурхан байгаа. Тэгээ бурханы үг хэлж байгаа мессеж ч гэсэн танаар дамжуулагдсан ч гэсэн хэлэгдэж байдаг шүү гэдгийг. За танд зориулагдсан одоо ирж байгаа 12-ноос ирж байгаа хэлхийг хүсэж байгаа мессеж бол одоогийн байдлаар ийм мессеж ирж байна. За тэгээд цаашид өөр юу гэж хэлхийг одоо энэ нэлээ сүнслэг чиглэлийн мессеж ирэх гэж байгаа учраас тэгээд мөс тараад хөзрөөс уншлах хийя. За 2 дугаар группийн зориулсан ямар чиглэлийн мессеж үг хэл дамжуулах вэ? За тэрийг дамжуулж өгье. За 2 дугаар группийн за энэ зүр As of Voices гэж байна. As of Voice-ийн эхлэл. За дараа нь өөр юу гэнэ? Маш хурдтай одоо тэр нөгөө нэг юу яагаад байгаа юм бэ? Одоо ийм маш хүчтэй энерги ингэж бууж ирээд байхгүй юу? Маш хүчтэйгээр. Тэгэнгүүт тэрэн дээр нэг жоохон саад бэрхшээл тулгараад одоо нэг уучраа олохгүй байх магадлалтай болоод явчлаа л та. Таны амьдралын нэг цаг үе дуусаад та дараагийн төвшний амьдрал руугаа нэгсэндээ шилжиж байгаа цаг үе, шилжилтийн цаг үе дээрээ байгаа юм байна. Тэгэнгүүт танд ингээд одоо сүнслэг төвшний маш хүчтэй юм одоо мэдрэмжүүд хурдтай хүчтэй мэдрэмжүүд ингээд орж ирж байгаа.
Гэтэл таны нөгөө өөрөө чинь яг ингээ байгаа байдал болохоор тэрнтэй нөгөө нэг хүлээж авч чадхааргүй хэмжээний магадгүй таны бие хямарч байгаа. Бие сэтгэл ийм хямраад бүр нэг айгүй бэрхшээлтэй санагдаж байгаа байх шиг байна да ер нь. Юу болоод байгаач бараг зарим ойлгохгүй маягтай. Яг юу болоод юу өөрчлөгдөд байгаа, эсвэл миний бие зүгээр өвдөд байгаа юм уу, эсвэл энэ нь энерги юм уу, эсвэл одоо энэ нь одоо өөрийгөө бараг ингээд бараг бие сэтгэл маань одоо зүгээр үгээд бараг зарим тохиолдолд нөгөө нэг өөртөө эргэлзэхэд хүрэхээр ингээд нөгөө нэг эсвэл бараг өвчин тусаад байна гэж ойлгож байгаа юу. Нөгөө нэг тий бараг сэтгэц мэдрэл маань зүгээр байдаг л байгаа даа гэж бодож байгаа ч юм уу. Бүр тиймэрхүү байдал дээр л болцоод байгаа л улсууд шиг байна да. Тийм байна уу? Маш тийм энергийн тийм маш тийм хүнд хэцүү бүр ингээд гайхаад бүр ингээд өчрөө олохгүй тэрний бас өөрт нэг тийм дарамттай байгаа шигэлтэй юм байна шүү. Ер нь бол өчрөө олох гээд ингээд янз янз юм үзэж хараад хайгаад судлаад ингээд тусмаа бүр толгойн яргээд одоо өртөө. За тиймэрхүү байгаа юм байна. Гэхдээ танд бол айгүй өндөр мэдрэмж ингэж орж ирээд байгаа юм байна л да. Таны бараг нэг харсан даасан тэнгэрөөс ч өстө хоёр мөрөн дээр чинь суучаад таныг айгүй хүчрэхээр ингээд харж хамгаалаад ингээд байж байгаа. Гэтэл энэ нь өөрөө маш хүчтэй учраас танд өөрт чинь нэг тийм хэцүү бараг зарим үе сэтгэл зүйн хямрал шиг орж ирээд байгаа. Та энэ бүх байдлыг нэгсэнд одоо энэ дээд төвшний энергийг ер нь хүн хүлээж авахтаа яг яах ёстой? Хүн ер нь яг сүнслэг байдал яг яаж өгчих ёстой вэ гэхээр яг хүүхэд шиг цагаан цаас шиг болох ёстой гэж байгаа байхгүй юу? Тэгвэл энэ бүхнийг нөгөө нэг шүүлт хийхгүй, бодож тунгаахгүй, тархиа ажилуулахгүй, өнөөдрийг хүртэл ингээд нөгөө цуглуулсан мэдлэгэн дээрээ ингээд нөгөө юу яагаад авахгүйгээр хүлээж авдаг байгаа байхгүй юу? Хэрэг хүүхэд байсан бол хүүхэд чинь өөрөө нөгөө мэдлэг гэдэг юм байхгүй, урд насны урд амьдралаас авсан юу гэх юм туулалт туршлагаа мартчихад ирж байгаа тийм цагаан цаас шиг юм байгаа шүү дээ. Тэгээ сүнслэг төвшин өсөд ирэхээр яг урд насны юмнуудаа санаж эхэлдэг боловч яг одоогийн таны энэ байж байгаа байдал дээр болохоор одоо нэгсэндээ олон талаас янз янзын мэдээлэл ингээд хитрхи их юм цуглуулчаад тэгээд нөгөө хүүхд шиг юм гинэн цайлхан байж чадахгүй орж ирж байгаа мэдээлэл янз бүрийн юмн дээр одоо нэг амар шүүлттэй хандаад тэрэн тэгээ ингээд зөрчилдөөд гэсэн таны мэдэж сонссон хүнээс сонссон ч юм уу янз бүрийн юмнаас ингээд авсан мэдээлэл нь тэгээд өөрөө чинь одоо ингээд орж ирж байгаа мэдрэмжээр орж ирж байгаа юмтайгаа ингээд зөрчилдөөд тэгэхээр тэрэн дээр бүр ингээд нэг хямрал болчиход байгаа юм шиг байна л да. Тиймэрхүү юм мессеж одоогийн байдлаар гарч ирээд байна. За тэгээд цаашдаа яах юм тэгвэл. Тэгэхээр таныг ерөөсөө ингэж та нөгөө сэтгэл хөдлөлөөг л одоо сэтгэлийг л хянахыг л хэлээд байна л да. Дотор сэтгэлийг хянах. Дотоод сэтгэлийг хянах. Зүгээр ингээд сонсох. Одоо нөгөө сэтгэл гэдэг юм нөгөө зөнд нь орхихоор тийшээс цавчаад дээшээс цавчаад яг галзсан хүн шиг одоо ингээд ерөөсөө хэцүү байлгаад байгаа бол таныг ингээд нөгөө хөндлөнгөөс сэтгэлээ ажиглаад ингээд зүгээр хүнийг хажуугаас нь харж байгаа юм шиг ингээд нөгөө харахыг хэлээд байна. Харахыг илэрхийлсэн үзэр гарч ирж байна. Ингээд тайвшраад тийм ээ. Ингээд тайвшраад ингээд тайван амгалан одоо яг энэ шиг хүн усан дээр ингээд усан дээр хүн яахаар чөлөөтэй хөвдөг үлээ. Яг тэрэн шиг бүх биеэ сурлаад
Тэгэхгүй бол живжих гээд ингээд нөгөө нэг айдас төрөөд живэх. Айдас төрөөд хохоор л нөгөө хүн нөгөө бие чангалал доошо живэх гээд ундаг штэ тийм ээ. Яг усан дээр нөгөө нэг бие хөвөлж байгаа үед. Тэгэхээр таныг яг л тэрэн шиг гэж ойлгоод бие чөлөөтөө сул тавиад ингээд нөгөө юу яагаад байгаа байхгүй юу? Усан дээр нөгөө хэвддэг шиг л тийм нөгөө итгэлтэй. Тэр чинь нэг айдасгүй тэгээд усан дээр нөгөө хэвдэж болно гэдэг бүх бие судлаад нэг чөлөөтөө болохоор нөгөө усан дээр нь хэвдчихэд живдгүү шүү дээ тий. Яг тэрэн шиг ингээд нөгөө бай гэж нэгсэндээ зөвлөгөө хэлээд байгаа байхгүй юу? Бие судлал, бие чөлөөл. Хүүхэд шиг юм нөгөө нэг юу бай гэдэг. Цайлган цагаан одоо ингээд нөгөө нэг янз янзын мэдээлэлтэй ингээд нөгөө нэг автаагүй бай гэдэг. Яг тэрийг илэрхийлж шүү. За өөр. Тэгээд нэг юм зууралдсан сэтгэхүүгээсээ салжхуулал одоо болох гээд байна л да. Ердөө зууралдсан нэг тийм мэдлэгтэй зууралдсан, мэдээлэлтэй зууралдсан одоо тийм өөрийгөө тэрнээсээ нэг чөлөөлж хайхыг. Саяын энэ мессежүүд ингээд холбогдоод байгаа. Өөрөө тэрнээсээ чөлөөлөд ингээд гарахыг. Тэгээд хин нэгний амнаас заавал сонссон бүхэн чинь үнэн байх албагүй. Тэр хүний хувьд л тэр нь үнэн болохоос биш таны хувьд бол үнэн байх албагүй. Тэгэхээр яг хүний мэдсэн мэдрэмж, хүний үзсэн үзэл туулалтаа та бүр ижилхэн байх албагүй болохоор хүний аманд итгэж тэрэнд толгоогоо гашлагах ямар ч шаардлагагүй. Энэ нэг тэр хүний аманд итгэсэн тэр мэдлэг мэдээлэлтэйгээ зууралдсан энэ байдлаасаа салж ижил та урагшлах гээд байна л да. Юмыг нэг ойлгох гээд. Тэгээ зүгээр л өөртөө ингээд итгэх гэдэг байхгүй. Зүгээр л өөртөө итгэх. Зүгээр л өөртөө итгээл тэгэл дөрөөсөө бүхнийг зөнд нь хаячаад өөртөө итгэх. Та тал хээр газар одоо нөө ганцаараа ингээд зогсож байгаа бол одоо юу гэх юм нэг салхийг мэдрээл одоо цаад ингээд зүгээр нэг хээр газар ингээд салхийг мэдрээл яг энэ шиг тийм ээ. Нэг орчноо мэдрээл ингээд нэг өөрийгөө чөлөөтэй байлгаал ингэдэг штэ тий. Яг тэр шиг тийм мэдрэмж, тийм байдал одоо танд хэрэгтэй байгаа юм байна. Тэгэхээр өөр дээрээ төвлөрөөл одоо зүгээр тэгэхээр салхи байдаг бол салхийг мэдрээл ингээ байхыг чинь хэлээд байна. Та гадаа зогсоолзоо нэг сайхан салхитай байдаа гэж тэгэнгүүт ингээ салхийг нэг ингээ мэдрээл нэг төр ингээ нэг зогсохоор ингээ бүхнийг мартаад нэг тийм гоё байдаг штэ одоо яг. Сайхан салхитай байна гэл тэгэл ингээд салхийг мэдрээд хээр хөдөө газар ингээд нэг та нэг уулын орой дээр зогсож ийгээд өөрийгөө төсөөлөд боддоо. Тэгэхээр ингээд танд нэг ямар мэдрэмж байх лээ. Яг тэрэн шиг л байхыг зөвлөд байна л да. За тэгвэл тэгээд гоё ургаад цэцгэлээд таны бүх мэдрэмжүүд ингээд нөгөө нэг сэргээд ингээд нээлттэй болох гээд байхгүй юу? Тэгэхгүй бол та яг одоогийн байдлаар яаж чадах хүн бэ гэхээр таны ингээд нэг өсөндөө ингээд энерги хүлээж авах одоо ингээд энэ оройн гурд гэдэг юм ингээд дээрээс ингээд энерги ингээд амар огцом ингээд ихээр ингээд ороод ирэхээр та мэдлэг мэдээлэл янз бүрийн юмдаа гоёгдож зууралдаад тэгээд ингээд нөгөө нэг тэр нь маш юм хурдтай хүчтэй ирээд байгаа учраас бүр ингээд нөгөө нэг учир ухаанаа олохгүй тэгээд нөгөө юу хийчихсэн. Бүх юм хэцүү санагдаад байгаа байхгүй юу? Тийм болохоор хөзөр анханасаа тийм эхний амьдралын чинь эхний даван туулах цаг хугацаа бол дууссан. Дараагийнх нь шинэ үе эхэлчихэд байна. Тэгээд таныг ингээд
бүр ингээд учир ухаанаа олохгүй хитрхи их юм энерги юм даралт орж ирээд ингээд таныг бие сэтгэлээр хямраагаад байгаа бол таныг өөрөө хөдөлгөөн хийх юм бол энэ тэр орж ирж байгаа энергийн энэ даралт чинь ингээд нэг таныг одоо их энергийн даралт ингээд орж ирэхээр бараг дотор мухаа оргуулаад учир олдохгүй бүрэг тарих толгойд айвуулзуулаад айгүй хэцүү болдог. Би ч гэсэн тэрийг мэдчихэж байгаа юм бол тэгэхээр өөрөө хөдөлгөөн хийх юм бол энэ энергийн энэ их даралтыг одоо нэгсэндээ тэгэж юу байхгүйгээр дарамт олгож ингэж нөгөө хэцүү өөрийгөө ингэж хэцүү төлөхгүйгээр ингэж тэр энергийг зохицуулчихна гэдэг байгаа байхгүй энэ анхны сонгож байгаа үзэр чинь. За тийм уншлага болоод байна. За тэгээд миний чиглэлийн уншлагыг ингээд сонсохоор одоо тэгээд сүнслэг чиглэлийн юм болоод явчаад байна шүү. Ер нь тэгээд их учиртай ч яхаа угаасаа тэр. Тэгээд сонсох нэг нь сонсоод хэрэгтэй нэгэнд нь хэрэг бол одоо аштай юу даа л гэж бодож байна. Энэ ч гэсэн бас яс юм дээр ингээд нэг уулын хэлбэр шүү те энэ шиг яг юм уулын хэлбэр. Тэгэхээр та энийг ингэж давж гарч энэ нартай оргилыг үзэхийн тулд саяын хэлсэн нэг жоохон юмнуудыг анхаарал тэгээд нэг боловол хэрэгжүүлээд үзээрэй гэж хэлмээр байна да. Тэгвэл тэгээд нэг өөртөө ихтэй болоод нэг учрыг олдог болох юм байна л да. Одоогийн байдлаар бол та нэг юм бүх юм баран харахгүй юм шиг хажуугаар нь та яваад байгаа адилхан юм байгаа бол энэ бүхнийг хэрэгжүүлэхийн цагт энэ нэг харин байхгүй болж та нэг учир болох юм. Тэгээ яг хөзөр юу гэж нөхөн материаллык байдал тал дээр нэг тэгж одоо ач холбогдол одоо өгөхгүй байхыг л бас зөвлөгөө маягаар хэлж чинь шүү ер нь. Сүнслэг талын хөгжилд угаасаа материаллык байдал ямарч хамаагүй л дээ тий. Бараг мөнгө төгрөг санхүү байхгүй байх тусмаа хүн өөр дөрөө төвлөрөөд нөгөө нэг алдах юм бөө хүн санаа зовхон байхгүй гэдэг шиг тийм хэрэг сүнсгийн талынхаа учрыг олж тэр тал дээр хөгжихийг хүсэж байгаа бол материалын талын юм дээр ямар ч анхаарал өгөх тийм хэрэгцээ шаардлага байхгүй гэж. За нэг тиймэрхүү юм мессеж ирж байна. За ингээд 2 дугаар группийн уншлага өндөрлөж байна. 2 дугаар группийг сонссон хүмүүстэй талархлаа. За тэгээд танд хэрэгтэй мессеж мэдээлэл ирсэн байх болтугай. Одоо тэгээд ер нь энэ цаг үеийн өөрөө энэ сүнслэг чиглэлийн юмыг ярихгүй мэдэхгүй ойлгохгүйгээр одоо ер нь урагшлахгүй цаг үе болцсон байна л дөө. Тийм болохоор энэ уншлах ч гэсэн ингээд өөрөө сэдв зохиохгүй уншлага хийхээр ер нь тэгээ сүнслэг тал руу л явчаад байна шүү уншлага. За өнөөдөр тэр хүн тийм үү, энэ хүн юм уу гэдээ эсвэл таны ажил ямар байх вэ гэж нэр өгөхгүй, сэдв өгөхгүй цаанаас ирж байгаа үг хэл мессежийг дамжуулсан уншлага бол ер нь л сүнслэг тал руу явчаад байна шүү. За ингээд 3 дугаар группийн уншлагыг эхлэе. За 3 дугаар группийн тэр нэг гоё одоо энэ одоо юу гэдэг вэ? Тэнгэрийн элч. Тэнгэрийн элч л багтаа тийм хөрхөн. За ийм хөрхөн Тэнгэр элчийн Angels гэдэг үстэй тийм. Angels-ыг сонгосон усуд энэ. За сонголтын хөзөр нь болохоор Man гэдэг залуу эрч хүчтэй. За царайлаг сайхан залууг сонгож За ийм хөзөр байлаа таны сонгосон хөзөр. Тэнгэр элч залуу эрх хүн хоёрыг сонгож вэ. За тэгээд дамжуулах мессеж нь ямар мессеж байна вэ? Бол төлхөр мессеж. За 3 дугаар группийнхэнд дамжуулах төлхөр мессеж. За 4
4 хөзөр гаргаж ээж. За 2 дахь хөзөр нь энэ байна. Дахиад нэг 2 хөзөр сонгох. Yeah. Do some research. Дахиж шинээр хайх гэнэ үү? За ингэж чигээр уншлахыг эхлүүлнэ штэ болно. Мэг чухална гэдэг шиг. За энэ өнөөдрийн мессеж авч явах хөзрүүд болохоор одоо нэг Эрдэнэсийн чулуудын хөзөр байгаа энэ хоёр нь болохоор. Энэ хоёр болохоор Angels-үүдээс авч байгаа хөзөр байгаа. За тийм болохоор ямар мессежүүд дамжуулахыг хүсэж байна вэ гэдэг дээр мессежийг авъя. Granate гэдэг нэг гранат гэдэг чулуу байдаг шүү дээ. Тийм. За тэрнээс ямар үг мессеж дамжуулж байна вэ гэхээр за энэ хөзрөөсөө болохоор цэвэршүүлэх, хоргүйжүүлэх бие махбодын болон энергийн тэгээд одоо хорт бодисыг эрч хүчтэй хорт бодисыг хүчтэй хорт бодисуудыг бол амьдралаасаа гаргах, зайлуулах цаг болжээ гэж байгаа байхгүй юу? За бие юм уу сэтгэлээ цэвэршүүлэх, за бүр нөгөө нэг амьдралаасаа нөгөө нэг гаргах, өөртөө хэрэггүй юмыг гаргах, цэвэрлэх цаг болжээ гэдэг энэ нэг. За дараагийн хөзөр нь болохоор энэ Педро де Луна гэнэ үү? За энэ хэл нь нөгөө Испани хэл болохоор энийг угаасаа орчуулахгүй л боддоггүй. За энэ болохоор сарны чулуу гэдэг хөзрийг сонгосон байна. За энэ болохоор хурц зөн совин өөрийн дотоод мэрэгэн ухааныг онцгой анхаарч үзээрэй. Өөрийнхөө мэрэгэн ухааныг онцгой зөн совингоо сайн анзаараа л гэж байна. Таны зүүн совин бол танд бол хэлж байгаа одоо нэг хэлэх үг мессежээ бол хэлж байгаа. Та тэрийг онцгойлон анхаарч үзээрэй гэж байгаа байхгүй юу? За дараагийн өдөр нь do some research гэдэг нь болохоор одоо research судалгаа шинжилгээ хийхийг тийм дахин хайх судалж шинжилгэхийг илэрхийлж байна. За энэ нь болохоор энэ нөхцөл байдлын талаар танд нэмэлт мэдээлэл хэрэгтэй байна. Илүү сайн судлаа. Үргэлжлүүлээд хийгээд байхаасаа өмнө тийм сайн судлаа гэдэг таныг. Ямар нэг юм хийж байгаа бол тэр хийж байгаа юмаа сайн судал гэдэг шүү. За дараагийнх нь энэ өдрөөс ямар мессеж ирж байна вэ? Affirmation шүү дээ. Affirmation. Баталгаажуулах. За бодол санаа эрч хүчээ дээшлүүлж хүссэн зүйлээ өөртөө татахын тулд эерэг юм одоо нэг affirmation хийе гэж энэ таныг. Affirmation хийж сурах талаар ч юм уу тийм. За тийм хөзрүүдийг сонгогдчихээ. За энэ хөзөр нь болохоор таныг одоо нөгөө нэг тийм биеэс хэрэгтэй хэрэггүй. За бүр гэр орноосоо ч хийж болно. Гэр орноо цэвэрлэж одоо хуучин хаях ёстой юмнуудыг хайж гаргаж цэвэрлэе. Энергийн цэвэрлэгээ хийе. Нэгдүгээр гэрийн одоо гэрт байгаа тавилга, эд хогшил за юм бүхэн өөрийн гэсэн энергитэй. Тийм болохоор магадгүй гэртээ хурааж хоримтлагдсан, олон жил хэрэглээгүй, ашиглаагүй. За ер нь тийм юмнуудыг бол хайж цэвэрлэж одоо нэг шинэ орон зай, шинэ юм, шинэ энерги үүсгэхэд ингэж нөгөө нэг гэрээ цэвэрлэе гэсэн үг. За биеийн хувьд болохоор бие одоо нөгөө дотроос нь эрүүлжүүлье, цэвэршүүлье, детокс хийе, одоо бие цэвэршүүлж бие хоргоожүүлье гэж байна. За энэ өдөр нь болохоор түрүүн хэлсэн тийм ээ. За ийм хөзрүүдийг голчлон энэ нөгөө нэг энэ хөзөр дээр яагаад ингэж нөгөө гол анхаарал ирээд байна вэ гэхээр биеийг ч цэвэрлжээж
энерги гоё шин цэвэр одоо энерги орж ирдэг. Гэрэгч бай ингээд нөгөө хэрэггүй муусаа ямыг нь хайж ээж одоо шин юмыг хүлээж авах орон зай шинээр гарч ирдэг гэсэн үг байхгүй юу? За тэрэн тал дээр онцгойлон илүү мессеж ирж байна. За тэгэхээр уншлагыг болохоор за энэ хөзрөөр өнөөдөр хийнэ. Light search дараад хөзрөөр. За 3 дугаар группийнхний уншлага. За ямар мессеж давмгайлж юу хэлхийг хүсэж байна вэ гэдэг хөзөр дээр. За 3 дугаар группийнханд зориулагдсан мессежийг авъя. За 3 дугаар группийнханд зориулагдсан ямар үг вэ? За нэг өнгөрсөн далдсан, асгацсан, хайцсан, гээцэн, орхицсон юмдаа нэг жаахан эргээд сэтгэл дундуур жоохон утранг байдалтай байна. За энэ дээр Knight of Wands гэдэг үзэг маань болохоор Want Knight эргээд хүсэл тэмүүлэлтэй ирч хүч байдлыг энэ нэг өнгөрсөнд нэг жоохон юм дээр харамсаад байна. Тэгээд эргээд жоохон нэг урам зоригтой хүсэл тэмүүлэлтэй болох гээд нэг ийм шатн дээрээ л яваа юм шиг байна да. Дэвшлүүлнэ бодохгүй байх шүү. Тийм байна. Бас нэг ийм цаг үе байсан байна. Жаахан өнгөрсөндөө харамссан, за хайсан гээсэн байсан байдалтай эсвэл салсан сарнсан байдалтай жаахан харамсаад эргээд одоо нэг сайхан хөгжилтэй, аз жаргалтай, өөртөө итгэлтэй болж ирж байгаа цаг үе юм байна да энэ хүмүүс. Одоо тэгэхээр та магадгүй энэ өнгөрсөнд харамсаад байгаа бол хин нэгэн та зүгээр одоо ингээд надад одоо орж ирж байгаа жишээг л хэлээ л да. Тэгэхээр та магадгүй хин нэгэнтэй ингээд салсан сарнсан бол тэр хүний хуучин хэрэгсэл одоо таны гэрт ч юм уу таны байгаад байгаа бол одоо тэрийг цэвэрлэе, гаргая, шинэ орон зайг үүсгье. Тэгжээж дараагийн амьдрал, дараагийн шинэ юм танд ирнэ. Хэрэг одоо та энергийн тухайд тийм ээ, энергийн тухайд одоо ер нь салсан сарнсан хүн байсан ч гэсэнтэй хувц хунар юм байгаад ахаар хүн мартаж салж орхиж урагшилж чаддаггүй байхгүй. Тэгэхээр танд магадгүй нэг тиймэрхүү юмнууд нь байгаад байгаа. Хувц хунар нь байдаг юм уу? Одоо юу нь байдгийг унтчихсан ордер нь байдаг юм уу? За одоо юу байдгийг тэр хүнтэй холбоотой ямар нэг юм. Тэгэнгүүт тэрийг та ингээд нэг гэрээсээ гаргаад цэвэрлээд одоо орхиод тавьж явуулаад одоо ингэх цаг үеинд болжээ гэдгийг танд хөзөр бол хэлээд байгаа байхгүй юу? Тэгээд та ингээд нэг магадгүй хэн нэгэнд итгэл за эргээд ирэндээ гэж бодож байгаа байдаг бол тэр хүнийхээ талаар илүү сайн судлаа. Та магадгүй таны мэдэхгүй юм бас энэ дунд байгаа ах шүү. Тийм болохоор илүү сайн судал гэж юм. Тэгээд тэр хүнтэй холбоотой юм уу одоо юу гэдэг тэр хуучин энерги ямар нэг юмыг детокс цэвэрлэгээ хийх бие махбод байлаа гэхэд адилхан тэр хүний энерги ер нь хүнд ингээд байж идэг байхгүй юу? Тийм болохоор өөрийн биеийг бүрэн цэвэрлэгээ детокс одоо хэдэн өдөр гүйлгээ гидс одоо өтгөн шингэний хамаг юм цэвэрлэлээ ч гэсэн ингэж хүний нэг энерги сэрэгдэг угаасаа. Тэгэхгүй л нэг байгаад идэг л гэсэн үг. Гэх жишээний танд нэг тийм цэвэрлэгээний шаардлага цаг үе нь байгаад байгаа бол танд нэг юм мессеж ирж явах шиг байна да. Тэгвэл та өөрөө яг сэтгэл зүйн хувьд бол одоо айгүй юм ийм цаг үеийг орхингуудаа жоохон хөвгчлөлтэй, баяр хөөртэй, аз жаргалтай ингээд өөртөө ийм болох гээд ихээр энд танд нэг саад болоод байгаа энерги байна л гэсэн үг. Таныг урагшлахад жоохон төг болоод байгаа энерги. Тийм ээ. Тэгээд одоо алсын холын ирээдүгөө бодож өөр шийдвэр гаргах зайлшгүй тийм шаардлагатай болцсон байна. Өмнө нь бол өнгөрсөн байдалтайгаа жаахан зуралдаад өөрөө хичнээн гоё сэтгэл зүгээрээ ийм гоё байх гэж хичээж байгаа ч гэсэн
одоо бас тодорхой хэмжээний цаг хугацааваас өнгөрсөн байгаад ах шиг байна энэ хооронд бас. Тэгээд алийн болгон одоо ингэж байж явах үү гэд нэг тийм шийдвэрийг гаргаад урагшлах шаардлагатай цаг үе нь болцсон хүмүүсүүд байна да. Тэгэхгүй бол хуучинтайгаа зууралтаа байна л да яг. Тэгэл гуниглал тех хулуу ингэх хулуу гэл эргээд ирэх хулуу яах бол гэл ингээл хүлээгээл одоо. Энэ бол жишээ хэлбэр дээр яриад байгаа шүү тий. Өөрийнхөө хүсэл эрмэлзэл сонирхол өөртөө илүү аятаа тухтай таатай байдаг нөхцөлийг сонгоод ганцаараа ч байсан хамаагүй урагшлаа гэдэг. Тэгвэл танд ингээд нөгөө өөртөө юу илүү хөвгчлөлтэй байдгийг, юунд илүү таатай байдгийг, энтэй илүү найзлуул гоё байдгийг. За тэр чиглэлээр тэрийгэ бариад ингээд урагшлуул таана гэсэндээ эндэр дээр гарна гэдэг шиг. Та өөртөө ихтэй айгу таны одоо нөгөө илүү сайхан юм боломжууд гарч ирнэ гэдэг байгаа байхгүй юу? Одоо тэрийг ингээд тэр өнгөрсөнд байгаа юм ингээл тэгч хөлөө ингэж хөлөө гэл ингээл нөгөө нэг эргээд буцаад ирчих хөлөө эсвэл одоо ингээ гараад ирчих хөлөө гэл ингээл хүлээгээд байх биш. Өөрийгөө бодоод урагшлаа. Гисэн мессеж ирж байна да. Тэгвэл та илүү аз жаргалтай, илүү өөртөө итгэлтэй, илүү баяр хөөртэй ингэж гунгалж гутраад ах шаардлагагүй. Та бараг дараа нь бараг энэ өнгөрсөн цаг хугацаанд бараг ингэж сууж ирсэнтэй бараг харамсахаар эртхэн шиг ингэж яахгүй ингээд нэг өөрчлөөд өөрийгөө ингээд нэг уягдаад авахгүй энэ цэвэрлэгээ хийгээд энэ хамаг энергиэс салаад эртхэн шиг ингэж яахгүй яавдаа гэж бараг нөгөө эргээд нөгөө харамсахаар та хойшоо зууралдаад ингээд цаг хугацааг алдаад байсан даа гэсэндээ харамсахаар байгаа байхгүй юу? Тийм болохоор та өөртөө ихтэйгээр ирч хүчтэйгээр урагшилсан танд өөрт чинь маш гоё ирээдүй байна. Хүсэл чинь биелэхээр байна. Өөртөө ихтэй аз жаргалтай өөрийнхөө сайхан байх боломж танд ирээд байна. Нэг гэсэндээ та нэг ингээд нэг өөртөө сэтгэлгүй нэг хүлээгээл өөрийгөө зовоогоо шаналгаад ингээд тэр хүний чинь зүрх сэтгэл ингээд танд биш таны хажууд тантай хэрвээ хичнээн ингээд хамт байсан ч гэсэн ингээд нөгөө хөндий хол би энэ хамт байгаа ч сэтгэл нь хамт байхгүй байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг хүн байгаад байгаа. Тэр тийм хүнтэй та тийм хүн байсан байгаад байгаа бас нэгсэн доо. Тэгээ тэр хүнтэйгээ та ингээд салцсандаа ч юм уу холдсондоо ч юм уу харамсаад ингээд байгаа. Гэтэ тэр хүний сэтгэл нь угаасаа танаас ингээд нөгөө хол хамт байсан ч танд тийм аятаа тухтай тийм таатай мэдрэмж төрүүлдэггүй байсан хүн байгаад байгаа байхгүй юу? Танд өөрт чинь маш хязгааргүй эрч хүч чадал байгаа. Өөрийгөө эргээд одоо та өөрийнхөө амьдрах, өөрийнхөө эрч хүчийг мэдэх, өөрөө аз жаргалтай болох, өөрөө хүслээ биелүүлэх цаг хугацаа чинь болжээ гэж байна. За ийм л уншлага боллоо доо. Таны уншлага их бөөнхөн ойлгомжтой товчхон боллоо. За тэгээд хувийн уншлага авч асуумаар иймэрхүү харьцаан дээр хүмүүс хувийн уншлага авч асуудаг л та юу нэ. Иймэрхүү харьцаан дээр хэрэг хувийн уншлага нэг жаахан дотоо санагдаа жаахан асуух юм гарах юм бол хувийн уншлага авч асуугаарай гэж хэлээ да. Танд бол зайлшгүй нэг тийм уул нь өөрөө их гоё болоод гоёор өөрчлөгдөх цаг үе нэрсэн байна. За 3 дугаар группийн уншлага. Энэ хүрээл өндөрлөж байна. Нэг юм гоё
царайлаг залуугаас болоод нэг салж хагцаж ингээд бүрэн дүүрэн тавьж явуулж чадахгүй ч юм уу эсвэл гоё юм хүүхнээс болоод бүрэн дүүрэн тавьж явуулж чадахгүй. Тэгээд нэг өөрийгөө зовоогоо жоохон харамсаад ингээд нэг иймэрхүү байдалтай байгаа хүний л уншлага боллоо доо сая уншлага. Ямар харанхуй уншлага болчихвээ. За одоо өнгөрсөн.